Монголын эдийн засгийн чуулга уулзалтын эхний үе шат болох төр хувийн хвшлийн зөвлөлт уулзалтанд оролцохоор хорон цугларсан та бүгддээ ирж байгаа хавар цагийн энэ сайхан гэгэн өглөөний мэндийг өргөн дэвшүүлье. Бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлого үйл ажиллагааны талаар хэлцдэг уламжлал тогтоод бас цөөнгүй жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд та бид уул уурхай, барилга, хотолтой, банк санхүү, аж үйлдвэр, аялал жуулчлал зэрэг Монгол улсын эдийн засгийн голлог салбаруудад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлөв байдлын талаар идэвхтэй хэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган бас хэрэгжүүлж иржээ. Өнөөдөр зохион байгуулж байгаа төр хувийн хвшлийн түншлэлийн зөвлөлт уулзалтаар 3 тулгуур төвчлийн бодлого, 5 төрлийн багц хуулийн шинжилэл болон холбогдох бусад салбарын хөгжлийн асуудлаар санал солилцож зөвлөлтөөр та бид өөрийнхөө ордонд цугларсан байна. Нөхдөө Монгол улсын эдийн засаг төсвийн өнөөгийн байдлын талаар би товчхон танилцуулъя. Монгол улсын эдийн засаг 2012-оос 2016 онуудад тухайн үеийн эрх баригчдын хэрэгжүүлсэн алдаатай бодлого, гадаад зах зээлийн таагүй байдлын улмаас эдийн засгийн өсөлт ихээсэн саарсаа. Үүний улмаас Монгол улс хөгжлийн банкны 580 сая ам долларын бонд, Чингис бондын эхний ээлжийн 500 сая ам доллар, Дэм сан бондын 161.7 сая ам доллар, мөн төгрөг юаны спот зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахад хүндрэл бэрхшээл тусч байсныг та бид бүгд санаж байгаа. Мөн Монгол улсын зээлч зэрэглэл 2014 оноос хойш тасралтгүй уруудаж 2017 оны 2 дугаар сард Moody's агентлагийн үнэлгээгээр Монгол улс хөрөнгө оруулах боломжгүй улс гэдэг ангилалд багтаад байсан юм а. Ийм учраас засгийн газар макро эдийн засгийг тогтворжуулах, төгсгөлийн сахилга бат хариуцлагыг дэвшүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээгч чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг цаг тухайд авч хэрэгжүүлсэн. Монгол улсын засгийн газар улсын их хурлаас баталсан эдийн засгийн сэргээх хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр Монгол улсын эдийн засгийн төлөв байдал сэргэж тогтворжиж байгааг дараах статистик үзүүлэлтээс бас харж болно. Үүнд эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2% очиж буурч байсан бол 2017 оныг гүйцэтгэхээр 5.2% хүрсэн байна. Өөрийн удирдлагыг сайжруулж зөв менежмент хийсний үр дүнд Монголын хөгжлийн банкны болон Чингис бондын 1.1 тэрбум ам долларын үр төлбөрийг бас бид дарж барагдууллаа. 2017 онд манай улсын экспорт түүхэндээ анх удаа 6.2 тэрбум ам доллар төрж, гадаад худалдааны ашиг 1.9 тэрбум ам доллар болж нэмэгдсэн байна. Засгийн газар төсвийн сахилга бат хариуцлагыг дэвшлүүлж, төсвийн алдагдлыг 2 дахин бууруулж чадлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсөж, хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам долларт хүрсэн байна. Монгол улсын гадаад валютын албан нөөц 3 тэрбум ам доллар төрж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам долларын ашигтай гарлаа. Монгол улсын валютын нөөц нэмэгдсэн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг бүрдүүлж, сүүлийн хэдэн жилийн туршид тасралтгүй өсөж байсан ам долларын ханшийг докторжуулж, төгрөгийн ханшийг бас чангруулж чадлаа. Манай улсын өрхийн бодит орлого сүүлийн 4 улирал дараалан өсөж, зарлага 3 улирал дараалан нэмэгдсэн байна. Эдгээрийн үр дүнд Монгол улсын эдийн засгийн төлөв байдал тогтвортой байдал руу шилжиж байна гэж дүгнэж болох юм а. Олон улсын судалгааны байгууллагаас гаргадаг Монгол улсын бизнес эрхлэлтийн итгэлцлийн үзүүлэлт 2016 онд 31 жид хүрч ихээхэн тааруу байсан бол 2018 оны 3 дугаар сарын байдлаар 51.8 жид хүрч тогтвортой өсөн нэмэгдэж байгаа нь манай бизнес эдийн засгийн орчин сайжирч байгаагийн бас нэг нотлоо гэж хэлж болно. Эхнэгдөө Монгол хүн эх орондоо ажилдаа орлоготой, эрхчлөөтэй, сэтгэл хангалуун амар амгалан амьдрах ёстой. Үүний тулд улсын их хурлаас баталсан Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримт 2030, засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр, хөгжлийн зам хөтөлбөр зэрэг бодлого зорилт хөтөлбөрүүдэд нийцүүлэн оюун санаа, эдийн засаг,
тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чиглэсэн 3 тулгуурт хөгжлийн бодлогыг засгийн газрын хуралдаанаар 2018 оны 1-р сард хэлэлцэн баталж хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнээс Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг баталган бэхжүүлэхэд манай засгийн газар онцгой анхааран ажиллах болно. Эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулахад хүн амаа эрүүл хүнс, төлс шатхуун, эрчим хүчээр бүрэн хангаж улс орноо гадаад өрийн дарамтаас гарах шаардлага нэн тэргүүний ажил юм а. Монгол улсын эдийн засаг уулуурхаагаас хэд хамааралтай түүхийн эдийн үнийн огцом хэлбэлзэл өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхмыг нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгуурт эдийн засагтай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбар дундын уялдааг хангаж эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал туйлаас чухал байна. Иргэдэд эрүүл аюулгүй хүнсээр бүрэн хангаж улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хүнс экспортлогч улс болох зорилтыг бид дэвшүүлээд авмаа. Төрийн шинжлэлийн хүрээнд шударгаас сахилга хариуцлагатай төрийн тогтолцоог бэхжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг эрчимжүүлж, иргэдэд ажлын байраар хангаж, амьдралын чанарыг нь сайжруулах явдал нэн чухал байна. Зөв засаглалыг төлөвшүүлэх гол үндэс нь бодлогын тогтвортой байдал, төрийн институтын тогтвортой байдал, төрийн албаны ёс зүйтэй шударга ил тод байдал гэж үзэж, төрийн хяналтыг сайжруулан, шударга ёсыг дээдлсэн сахилга хариуцлагатай байх зарчмыг чанд мөрдүүлэн ажиллахын төлөө бид зүтгэж байна. Түүнчлэн хүн төвтэй нийгмийг бий болгох зорилгоор хүн амын эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж үйлчлэгээр сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Улмаар боловсролын тогтолцоог уян хатан болгож, Монгол хүний өсөлт чадварыг хөгжүүлэх замаар үндэсний үнэт зүйлсээ дээдлсэн Монгол хүнийг төлөвлөжүүлэх юм а. Энэхүү 3 тулгуур хөгжлийн бодлого нь засгийн газраас баримталж буй төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдаж, цаашид төсөв зээл, тусламжийн бодлогыг чиглүүлэгч гол суурь нөхцөл нь байх болно. Засгийн газар бодлогоо боловсруулан гаргадагч бодлогын хэрэгжилт тааруу хяналт цул байна гэж ард иргэд олон нийтийн зүгээс биднийг шүүмжилдэг. Иймээс 3 тулгуур хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх ажлыг засгийн газрын хэрэглэх газар, үндэсний хөгжлийн газар онцгой үүрэгтэйгээр мандайлан ажиллах болно. Эрхэм бизнес эрхлэгчдээ та бүгдээ татврын хуулийн шинжилгээний талаар би бас товчхон танилцуулъя. Монгол Улсын засгийн газар төсвөө танах, зардлаа бууруулах, бодлого баримталснаар төсвийн алдагдал 2017 онд өмнөх оноос 1.9 их 80 төгрөгөөр буурсан байна. Тухайлбал Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлага 2016 онд 33% өсч байсан бол 2017 оны гүйцэтгэлээр 5.5% буураад байна. Засгийн газрын үнэт цаасыг банкудад өндөр хүүтэй арилжааж байсныг эргүүлэн худалдан авч төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан өндөр хүүтэй бонд гаргахыг бид зогсоолоо. Ийхүү төсвийн алдагдлыг нөхөх зориулалттай дотоод бондын хэмжээг бууруулснаар арилжааны банкуудын их усрыг чөлөөлж бизнес эрхлэгчдэд зориулах хөрөнгө их усрыг бас нэмэгдүүллээ. Үүний зэрэгцээ уулуурхайн түүхийн эдийн үн өндөр байх үед хуримтлал үүсгэх, татврын шинэ орчин бий болгох замаар эдийн засаг санхүүгийн эрсдлийг бууруулах шаардлагатай байна. Монгол Улсын засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татврын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж байна. Улс орны хэмжээнд олон нийтэд нээлттэй хилцүүлгийг өрнүүлж, нийтдээ 5600 гаруй саналыг ард иргэд бизнес эрхлэгчдээс авч нэгтгэхэд байна. Татврын хуулийг шинжлэх, өөрчлөх үйл явцад олон нийтийн оролцоог өргөн хүрээтэй хангаснаар татврын хууль тогтоомжийг амжилттай шинжлэх, татвар төлөгчдийн эрх ашгийг хангасан орчин бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм а. Татврын бааз цороо өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлэх, татврын үр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татврын ил тод байдлыг хангахыг бид зорж байна.
Монгол Улсын засгийн газар шударга бизнес эрхлэгчдэд дэмжин татврын зарлыг нь бууруулах болно. Харин төлбөл зохих татвараас аль хийдэг шударга усаар өрсөлддөг этгээдүүдтэй бол хатуу тэмцэнэ. Энэ удаагийн татврын хуулийн шинжилгээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж харин ч зарим нэг төрлийн татврыг бууруулж байгаагаа би бас онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Татвар төлөгч, бизнес эрхлэгч ард иргэдээс татврын хууль тогтоомж ойлгомжгүй хэрэгжүүлэхэд хүндрэлтэй хайлан тооцоо гаргах их зардал байна гэж шүүмжил гардыг та бид бүгд мэднэ. Иймээс татврын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгох, түүнийг дагаж мөрдөд хялбарт зардал багтаа байлгахыг зорж байна. Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирлыг бууруулах бодлогыг засгийн газар цаашид тууштай дэмжинэ. Иргэд орон сууц худалдан авахд үзүүлдэг татврын хөнгөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татврын бодлогоор дэмжих зохицуултыг хуулийн төсөлд тусгасан. Монгол Улсын засгийн газар үйлдвэрлэл, худалдаа, бизнес эрхлэгчтэй бүх талаар дэмжиж ажиллах болно. Бизнес эрхлэгчдийг хууль бусаар дарамтлагчид, хүнд сурталчилт гаргагчдаа бид хатуу тэмцэнэ. Эрхэм нөхдөө бизнес эрхлэгчтэй төр хувийн хэмжлийн зөвлөлт уулзалт инхүү эхэлж байна. Цаашид бидний өмнө хийх хэрэгжүүлэх ёстой зорилтууд хийвэл зохих олон ажил хүлээж байна. Үүнийг бид хамтын хүчээр хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар хувийн хэмжлийнхэнтэйгээ, засгийн газар ард олонтойгоо, засгийн газар гадаад түншүүлтэйгээ нэгэн зүгт харж хүсэл зорилгоо нэгтгэж чадвал бид цаашид тулгаж болох ямар ч хүндрэл, бэрхшээл, эрсдлийг амжилттай даван туулж хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэн ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлж чадна гэдэгт би итгэлд өгс байна. Эдийн засаг, татврын шинжилэл, хувьчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны бохирдол, дэд бүтцийн шийдэл зэрэг асуудлуудыг олон талаас нь хэлэлцэж шийдэлд хүрсэн үр дүнтэй ажил хэрэгч хилцүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө хүчээ нэгтгэж хамтдаа зүтгэцгээе. Та бүхэндээ талархаж байна.